За Монголд анх удаа 512 зүслэгт өндөр хүчин чадалтай компьютер томографыг нэвтрүүллээ. Эрүүл мэндийн салбарт энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг төр дангаараа хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Харин энэ удаа төр хувийн эвшлийн түншлэлийн хамтын ажиллагаагаар зүрх судас, тархи мэдрэл, гэмтэл болон бусад эргэтэн тогтолцооны эмгэгийг богино хугацаанд өндөр нэрвчлэлтэй онцлох боломжийг бүрдүүллээ. За үзэгчдээ бид өмнө нь улсын эмнэлгийн CT аппарат одоо эвдрэл гэмтэлтэй байна. За үүнээс шалтгаалаад иргэд бол эрүүл мэндээр хохирч байна гэх мэдээллийг бол хүргэдэг байсан. Асуудал хөндөж дандаа хүргэдэг байсан. Энэ удаа бол за дэлхийн одоо өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагт ашиглагддаг 512 зүслэгтэй одоо маш одоо дээд зэрэглэлийн аппарат одоо Монголд орж ирсэн тухай та мэдээллийг хүргэж байгаадаа бас их баяртай байна. Тэгэхээр энэхүү одоо аппаратн дээр бол хүн одоо онцлогоонд орохын тулд ердөө хэдхэн секунд, за ердөө 1 секунд бараг шаардлагатай гэхэд болно. За өмнө нь бол 3-аас 15 минут шаардлагатаас шалтгаалаад за одоо тухайн иргэнд одоо үзүүлж байгаа хоруу чанар ч гэсэн мөн их байсан болвол энэ ч гэсэн одоо төдий хэрээр багасах одоо ийм давуу талтай. За мөн одоо өмнөх одоо CT аппаратуудад хүүхэд орох боломжгүй байсан бол за энэ одоо аппаратанд бол хүүхэд бүрэн онцлогдох боломжтойгоор давуу талтай байна. Хэрэгцээтэй одоо байрлалаа бас түрээслэх сонгон шалгуулалт зарлаад за ингээд бол хууль бүрийн дүрмийн дагуу хамгийн гол нь 512 зүслэгтэй энэ өндөр түвшний зүрх мэдрэлийн чиглэлийн одоо тий өндөр түвшний онцлогоо явуулах боломжтой CT суурилуулах ийм одоо тендер зарлаад ингээд гүйцэтгэх шалгараад за ингээд хятад улсын бас Newsoft одоо компани хамгийн өндөр түвшний аппарат суурилгадж байна. Нөгөө талаараа одоо яг орчин үеийн шаардлага хангасан хиймэл оюун ухаанд суурилсан бидний 2-3 цаг хийдэг шинжилгээ бол 3 секундэд хийгдэж байгаа. Өмнө нь 64 зүслэгтэй компьютер томограф гэсэн тийм хүчин чадалтай аппаратн дээр хийжсэн. Тэр үед болохоор бид бас нэлээд бэлтгэл шаардж хийдэг тийм төвшингийн компьютер томограф дээр нэг хүнийг хийхэд бид эхлээд бэлтгэл хангана, хүн нэлээд хүлээн, пульсийн тогтворжуулна, багасган гэж нэлээд удаан хугацаанд хүлээж ордог байхгүй юу хэлсэн хүн. Одоо энэ аппарат болоод ерөөсөө шууд л оруулж чинь. Хүн одоо хүлээж суух, бэлтгэл хангах тийм хэрэгцээ бол байхгүй байна. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн энэхүү CT аппарат нь зүрхний дүрслэлийг дунджаар 1.3 секундэд за бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундын хугацаанд гүйцэтгэх чадвартай байна. За үүний үр дүнд онцлогооны чанар сайжирч, өвчнийг эрт үед нь илрүүлэх, замжилгээний зөв тактикийг сонгоход бодит дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэж байна.